За, сайн байцгаана уу? Та бүхэндээ гэгээн бэлэгт өдрийн төмөн амгалан айлтхан мэндэж хэлье. Морин тойртой Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж байдаг уяачид молрын садангууд та бүхэн маань дарган тавтай сайхан өвлцөж байна уу? Жил бүр уламжлуулгын зохион байгуулагддаг Эрдэнэт Кап 2026 уралдааны мэдээллийг эрхэм та бүхэндээ дэлгэн хүргэхэд бэлэн боллоо. Эрдэнэт Кап уралдаан гэдэг маань одоогоос 2 жилийн өмнө ээлт хурд галын тэргүүн Даваанын маань санаачилж анхны уралдааныг зохион байгуулж байсан. За мөн өнгөрсөн жил манай аймгийн алдарт уяач Тэгш баяр тэргүүнтэй Эрдэнэтийн гал уяахан маань бас Эрдэнэт Кап 2025 уралдааныг амжилттай сайхан зохион байгуулсан. Энэ жилийн тухай гэх юм бол манай аймгийн алдарт уяач Батсуур ахлагчтай Урдны ундраг гал уяа маань Эрдэнэт Кап 2026 уралдаанаа зохион байгуулахад бэлэн болсон байна. За тэгээд энэхүү уралдааныхаа талаарх мэдээллийг манай Урдны ундраг гал уяаны маань эрхэм уяачд бас хүрэлцэн ирсэн та бүхэндээ өргөхөд бэлэн болоод байна. Ингээд 2025 онд Урдны ундраг гал уяа манай Эрдэнэт төлөг морин спорт уяачдын холбоо маань бас амжилттай сайхан байж олон сайхан улс бус аймаг сумдын олон сайхан төрөө айргаар бас өөрсдийнхөө энэ сайхан зол тэмдгүүдээ мэлаасан байхаа. Энэ Урдны ундраг гал уяаныхаа 2025 оныхаа амжилтын талаар зох сайхан дурдаач. Морины ивэл бар өдрийн мэндийг хүргэе. Манай Урдны ундраг гал 2025 онд улс бус аймгийн чанартаа нас 10 гаруй хайрг төрөө авсан байна. Их хурдад бол 10-т их морь тавьсан. Улсын бүсд 12 дээр 2-3 адуу уралдаж 2025 онд одтой сайхан наацсан. 2026 оныхоо Эрдэнэт Кап уралдааныг манай гал уяа зохион байгуулахаар өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За Эрдэнэт Кап 2026 уралдаанд ямар насны морьдууд уралдах вэ? Бүртгэлийг яг хизээнээс эхэлж хизээ хүртэл хаах вэ? Гэдэг талаар бас тодорхой мэдээлэл өгөөч. Дааг шүтлэн 90 охин хамаагүй сэрвээ хэмжихгүй. Өнөөдрөөс 3 сарын 4 хүртэл 2 сарын хугацаатай бүртгэл явагдана. За яг уралдаан болох хугацаа маань бас хизээ вүлээ? Уралдаан болох хугацаа 5 сарын 1-ээс 10-ны дотор эхний 7 хоногт зохион байгуулалт төлөвлөгөөтэй байна. Тухайынхаа цаг агаарын байдал харж агаад хитайхан сайхан өдөр зохион байгуулахаар төлөвлөд өгч байна. Эрдэнэт Кап 2026 уралдаанд оролцож байгаа морьдыг одоо хэрхэн яаж бүртгэх вэ? Тэр бүртгэлийн хураамж нь бас ямар байх вэ? За бүртгэлийн хураамж бол дааг шүтлэн сая төгрөг. Бүртгүүлэх юу бол одоо даагыг бол мөнгөө шилжүүлээд зургаар баталгаажуулна. Баталгаажсан одоо зургаар баталгаажсан тэр дааг л уралдана. Сүг. Шүтлэн бос муу адил зургаар баталгаажна. Урдны ундраг гал уяанаас зохион байгуулж байгаа Эрдэнэт Кап 2026 уралдааныг одоо энэ жил ДМЖ авто худалдааны төвтэй бас хамтран зохион байгуулж байгаа. За энэ уралдаанд оролцож байгаа энэ морьдын бай шагналыг одоо танахтай хамтран зохион байгуулж байна. Ямар хуу бай шагнал олгохоор бас төлөвлөж байгаа. Энэ талаараа сайхан яриач. Ер нь ДМЖ авто худалдаа хязгаарнээс байгуулагдав. За бүгдэнд нь 2026 оны шинэ оны мэндийг хүргье. За манай ДМЖ авто худалдаа маань 2015 оноос хойш Эрдэнэттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. 12 сарын 4-нд шинэ шоурумынхаа нээлтийг хийгээд бас машинад оруулж ирээд тавьсан байгаа. Тэгээд Урдны ундраг галтайгаа хамтраад одоо Эрдэнэт Кап 2026-г бас одоо хамт зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд манай зүгээс одоо бүрс 41-ийг бэлдсэн байна. Портер 2 автомашиныг за мотоциклууд гэдэг ингээд шагналын зүйлсүүдийг бэлдсэн байна. Тэгээд хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Төрүүлсэн дааганд бүрс 41. За тийм төрүүлсэн дааганд бүрс 41. Төрүүлсэн шүтлэнд Портер 2 автомашин. Портер 2 автомашин. За айргийн 5-д орсон морьдууд яах вэ? За айргийн 5-д орсон морьдууд болохоор дамуу зүүнд орсон морьд бол мотоциклөөр бэлдсэн байна. 3-т нь бас мотоцикл. За 5 хүртэл бол мэдээж одоо мотоциклөөр бэлдсэн байна. Унаач хүүхдүүдэд одоо дундад дугуй бэлгэхээр бас бэлдсэн байна. За унаач хүүхдүүдэд одоо хаан банкны дансанд нь хадгаламжинд одоо 100,000 төгрөгийг одоо байршуулж өгөхөөр бас бэлдсэн байна. За энэ жилийн Эрдэнэт Кап 2026 уралдааны маань бас нэг сайхан онцлог
Энэ уралдаанд оролцож байгаа бүх хүүхдүүдэд манай хаан банк маань 100 мянган төгрөгийн хадгаламжийг бас нээж өгж байгаа. Энэ сайхан баяртай мэдээг бас та бүхэндээ дуулгахад таатай байна. За тэгээд эрхэм мөндөд уяачтай та бүхэндээ сонирдуулахад яг энэ өдөр морины сайхан ивэл бар өдөр 1-р сарын 4-өөс 3 сарын 4 хүртэл яг 2 сарын хугацаанд Эрдэнэ Cup 2026 уралдаанд маань уралдах мордыг 2 сарын хугацаанд бүртгэн. Тийм учраас эрхэм мөндөд уяачид та бүхэн энэ хугацаанд амжуулж бас мордион бүртгүүлж өнөөдөр энэ сайхан зохион байгуулалттай энэ өндөр бай шагналтай уралдаанд бас бүгдээрээ сайхан оролцсон гэдэгт итгэлтэй байна. Хэдэн ч морь уралдсан бай, хэдэн төгрөг цугласан бай, бүх тэр мөнгөн дүнг одоо тэр морьныхоо бай шагналд бид хүн одоо зохион байгуулалтанд 100% болгоноо. Морь сонирхогчид, морин дэлгэтэй Монголынхаа энэ өв соёлыг одоо тээж цааш нь түгээн дэлгэрүүлж байгаа та бүхнийгээ Эрдэнэ Cup 2026 уралдаанд хүрэлцэн ирж оролцохыг хүрье. Уралдаан маань 5 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулагдав. Энэ үед бүгдээрээ уралдаанаа сайхан дэлгэр зохион байгуулж даяар олон түмнэрээ цэнгэн сайхан наадцгаая. Ингээд та бүхэндээ орны босоо цагаан хиймэр өнөд ивэж явах юм бэлэгт сайхан ирүүлийг өргөн дэвшүүлье.